баярлалаа. Та надад эхний самбар дээр байгаа бичвэр мэдээллээс дараах асуултанд хариулт өгөөч. За, нэгдүгээр ямар амьтан булган барьдаг вэ? за энэ олон текстээс харгуун могоо. Харгуун могоо булган барьдаг. Өөр бас дахиад байгаа юм тийм ээ. Өөр байна уу? За гэж хараа. Мөр. Мөр булган барьдаг. Баярлалаа. Дараагийн асуулт нь. За, ямар шинж чанарууд авраг могоо болон хорвын могоод байдаг вэ? За, авраг могоо уртыг. Тэгээд авраг могоо хоныг барьж чаддаг гинэ. За, тэгээд хоргон могоо болохоор хүлгүй байдаг. Хоргон могоо. За, тэгээд авраг могоо би өдгөө байдаг. Өдгөө байдаг. За, бас хоргон могоо бас өдгөө байдаг гэж байна. Авраг могоо болохоор шөнийн амьдралтай амьдрал гэж байна. Хоргон могоо бас урт биш байдаг. Хүлгүй байдаг гэж. Хулгануудыг араас нь ангуурчлахгүй. Тэгсээр намраг могоонууд нь гэрэлтдэг гинэ. За баярлалаа. За тэгвэл та дараагийн самбар дээрээс дахиад 2 асуултанд хариулт өгөөч. За. За. Шөнийн амьдралтай амьтдыг нэрлээд өгөөч. Энэ шөнийн амьдралтай амьтад гэвэл муу, шашгуу, хоргон могоо, авраг могоо. За баярлалаа. Тэгвэл өдөр бүрхэгцэн амьтдыг нэрлээд өгөөч. Өдөр бүрхэгцэн гэх юм бол шашгуу. За баярлалаа. За та эхний самбар дээрээс 2 асуулт асуусан шүү дээ. Эхний самбар дээр 2 асуултанд 1 минут 25 секундд хариулсан байна. За хоёр дахь самбар дээрх мэдээллийг харж байгаа 10 секундын дотор 2 асуулт хариулсан байна. Та яагаад ийм 2 өөр хугацаанд хариулсан гэж бодож байна? Тэгэхээр ийм юм ингээд нэг эхний хэсэг бол юм бичвэрт мэдээлэлээр ингээд харагдаж байна. Бичвэрт текст. Тэгэхээр энэ ингээд бүх ингээд өгнүүд ингээд илэрхийлгүүгээр нэг ижил шинж чадвартай өгөх доор нь байгаа нөгөө амьтан дээр бас ижилхэн байдаг. За тэгэнгүүт ингээд өгүүлбэр нь маш их илэрхийлгүүгээр байгаа болохоор нэг хүч уншихад цаг хугацаа алддаг юм байна. Харин хоёр дахь буюу самбар дээр байгаа энэ бүсгэлтэн мэдээлэлээс болохоор маш гоё эмх цэгцтэйгээр тэгээ ижил төстэй шинж чанараар нэгтгэсэн байгаа учраас хайж болох маш амархан байлаа. За баярлалаа. Тэгвэл та биднэрт манаас хүрчдэг энэ бүсгэлтийг Word програмд хэрхэн оруулахыг өгөөрэй. За хүмүүстээ ингээд бүгдээрээ ямар нэгэн бичвэрийн мэдээллийг хэрхэн Word програм дээр бүсгэлт болгон ажиллах вэ гэдэг талаар энэ хичээлдээ үзнэ. Амжилт хүсье. За Word програмаа ингээд нээсэн байна. За Word програмд хүснэгтийг хэрхэн оруулах вэ гэвэл Insert рүү ордог баг. За Insert рүүгээ дарлаа. Insert-д маань энд Table гэдэг команд байгаа. За энэ Table гэдэг команд дээр дараад юу гэхээр би хичнээн мөртэй тийм ээ хичнээн мөртэй хүснэгт үүсгэх вэ гэдгээс байна. Тэгвэл бид нар 3 мөр 4 багантай хүснэгт үүсгэх. Тэгвэл 3 мөр нь яах вэ гэхээр доошоо чиглэлтэйгээр би 3 гэдгийг сонгосон байна. За тэгвэл 4 багна гэдгээ хойш нь би 4 багна гэдгийг сонгож өгсөн. Тэгэнгүүт хажуудлын Word-ын дэлгэцэн дээр маань шууд харагдаж байгаа тийм ээ. За эндээс нь би маусаараа тогшоод тухайн хүснэгт дэлгэцэн дээрээ гарч ирнэ. За ингээд хүснэгтээ гарч ирэнгүүт яах вэ гэхээр энд Designs гэж Layout гэдэг 2 цэс нэмэлтээр Table Tools гэдэг үүсдэг байгаа. За тэгвэл эндээс Table Style гэдгээс өөрсдөө хүснэгтээ хэлбэржүүлж болно. Өнгө загварыг нь өөрчилж өгч болно гэсэн. Тухайн нүдээ өөрчлөхийн тулд энд Shading гэдэг командыг сонгож өөрчилж болно. За энэ дээр курсороо аваачаад текстээ гих мэтчлэнгээр бичиж өгдөг байна. За ингийн тулд мөр багны хэмжээг өөрчлөхийг
хийх хэрэгтэй. За тэхийн тулд яах вэ гэхээр багнаа бишинч чанар гэсэн үгэндээ тааруулж өөрчлөхийн тулд маусаа багны зураасан дээр аваачаад хоёр талдаа сумтай энэ зураас болонгууд хөдлөгдөг баг. За тэгвэл би мөрөө томсгоё. Мөрөө томсгохын тулд мөрийн энэ дагуу шугамн дээр аваачаад томруулаад татдаг баг. За гих мэтчлэнгээр мөр багны хэмжээг өөрчилж болдгоо. Ингээд хүүхдүүдээ та нар түрүүн өмнөх бичлэг дээр харагдсан тухайн хүснэгт буюу номынхон 6 дугаар хуудасны 1-р хүснэгтийг Word програм дээрээ туршиж хийж үзээрэй. Та нартай амжилт хүсье.